ур чадвараа дэлхийд үнэлүүлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? Байгаль газараасаа дэлхийд ажиллах боломжийн талаар After School Equity Lab-ын үүсгэн байгуулагч Бэ Тэмүүлэнгийн солилцоц community арга хэмжээнд дээр танилцуулсан илтгэлийн хэсгээс. За яцхан guys, өдрийн мэнд. Бид нэр өнөөдөр энэ дөрвөн зүйл чамд байхад юу байгаа бол биднэрт боломж яг үнэ. Тэгэхээр бид нар өнөөдөр чамд интернет тоног төхөөрөмж байгаад одоо тэр интернет орчинд хэрэгтэй мэдээллүүд авдаг ч юм уу тий. За дээрэс нь хэрэгтэй боломжуудаа хайж чаддаг тэр ур чадвар байгаад тэрийг ашиглаж чаддаг ур чадвар байгаад тэхийн төлөө өглөө босч ирдэг тэр хүсэл эрмэлзэл байх юм бол боломж чиний гарт байна. Өнөөдөр би 20 дугаар зууны юм ярихыг хүссэнгөө тэр номыг уншаад тэр хүний яриаг ингээд гэ тий. Яг үндэ чи хүссэн цагт унтахынхаа өмнө ч юм уу өглөөс ирээд тэр мэдээллүүдийг авах боломжтой чамд байгаа. Тэгэхээр бидэрт өнөөдөр no excuse. Надад тийм ч байхгүй, юм ч байхгүй гэж гомдлох ямар ч excuse байхгүй. Гагцгүй тэрийг хүсэж байгаа, юу хүсэж байгаа таньж мэдэх айгүй чухал. Юу чамд хэрэгтэй байгаагаа чи ойлгож авах чухал. За дээрэс нь тэрийг хэрхэн ашиглах вэ гэдэг тэр ур чадвар хамгийн чухал. За дээрэс нь хэдүүлээ тэгвэл боломж гэдгийг том нүр зургаараа авч үзье л та. Тэгэхээр чи өнөөдөр хэдэн сая иргэний нэг гэж өөрийгөө бодож байна? 3.5 сая иргэний нэг. Гэтэл чи 8 тэрбум иргэний нэг байж болох уу? Тэ? Тэгэхээр чи өрсөлдөөний цар хүрээ, өсөлтийнхөө цар хүрээг хаан тогтоомоор байна. Улаанбаатарын хэмжээнд ч гэсэн чи бодож иж болно шүү дээ. Өнөөдөр Улаанбаатар хотод хэдэн хүн оршин суудیں۔ Чиний дүүрэг, чиний сургуулийнхаа хэмжээнд ч гэсэн чи өрсөлдөөний тойрогоо зурж болно. Тэмүүлэнгийн хувьд өрсөлдөөний тойрог 8 тэрбум. Тэмүүлэн шиг олон залуучууд дэлхийн хаасайгүй 8 тэрбум донд ингээд өрсөлдөд явж байгаа. Яагаад Google гэдэг компани тэр улсад очиод юм хийхээ оронд Монголд ирж байгаа? Яагаад Starlink Уругвай, Парагвай гэж явахгүй Монголд ирж байгаа те? Тэр миний өрсөлдөөний цар хүрээ тэрэндээ хүрэхийн тулд би хамгийн их тэр өрсөлдөөний цар хүрээнийхээ хэмжээгээр мэдээллүүдийн боловсруулалт хийж өөрийгөө бас хурцлж ур чадваржуулж ингэж авч байгаа гэсэн. Чиний нас бол хязгаар биш. Чиний өнөөдөр юу гэдгийг хаана байгаа чинь хязгаар биш. Чамд ямар их цаг хугацаа зав байна гэдэг чинь үнэхээр хязгаар биш. Чи хүсгэл юм бол бүх боломж нээлттэй шүү. Энэнд хүрэхийн тулд бүгдээрээ олуулаа явах нь хамгийн чухал юм байна гэдэг би аягүй сайн ойлгож авсан. За дэлхийд даяар нийт 35 сая захим нүүдэлчд байна гэж. Тэгэхээр өнөөдөр Монголын хөдөө очоод Starlink-ийн девайс тавиад интернетд холбогдоод дэлхийн ажил үйлчлэгийг үзүүлээд дэлхийн ажлын байранда Монголоос холбогдоод ингээ ажил хийж байгаа залуучууд байна. Гадаад ч байна, Монголч байна. Би өөрөө нэг хэсэг тийм байсан. Сингапураас буцаж нүүж ирээд эхний 1 жилийн хугацаанд бол би Сингапурынхаа долларын орлогыг аваад Сингапурын ажлаа Монголоос л хийдэг гэсэн. Энэ бол боломжтой болсон зүйл. Тэгэхээр дэлхийд даяар Тэмүүлэн шиг 35 сая залуучууд жилийн 123 мянган долларын орлоготой ингээд мэрэгжлийн өндөр мэрэгжлийн ур чадвартай ажлуудыг хийгээд явж байна. За би энэ дээр ерөөсөө нэг эрэлттэй мэрэгжил та нар тэрийг сонгороо энийг сонгороо гэж ярихгүй байгаа шалтгаан нь эрэлттэй байсан ч гэсэн хүн болгон тэр ажлыг хийх одоо passion, хүсэл сонирхол, хобби ч гэх юм уу те эсвэл зүгээр л fit одоо юу гэдгийг те тэр хоорондоо юм тохирдоггүй шүү дээ те. Тэгэхээр хүн ингээд яг өөрийнхөө чадах зүйлийг олцсон тэрийг тултал хийдэг бол ямар ч мэрэгжил амар хүн цэнийг бүтээдэг. Ерөөсөө ороод дэлхий дээр хэрэггүй мэрэгжил гэж байдаггүй гэж би боддог учраас та хэдийг тэрнлөө чиглүүлэхгүй байгаа шүү. За хоёр дахь хэсэг нь болохоор чи ямар ч ажлын байран дээр очисон чамаас ямар нэгэн байдлаар ажлын байран дээрх 70% чинь захин орчинд ажиллаа гүйцэтгэх хэрэгцээ шаардлагыг гаргачихжээ. За өөртөө сануулга бичдэг, за магадгүй нөөцсүүдэд маш гоёор хадгалдаг, зөндөө олон гоё бүтээмжийг нэмэгдүүлдэг төлөвүүд идэг. Тэдрийг чи одооноос ашиглаа сурчих юм бол ажлын байран дээрээс гарахад бусдаасаа хэдэн алхам илүү төрүүлээд за чи нэгж ажил дээр өнгөрүүлж байгаа цаг чинь бага байх тусмаа чиний бүтээмж нэмэгдэн гэсэн. Чамаас гарч байгаа үнс нэмэгдэн гэсэн. Тэр хэрээрээ чи баг хамт олондоо үнэлэгдэнэ, компанида үнэлэгдэнэ. За магадгүй одоо юу гэдэг чи академик салбарт байх юм бол одоо эрдэмтэн судлаач дунд ч гэсэн үнэлэгдэнэ. Тэгэхээр тийм мануал цаг хэмнэж болох зүйл дээрээ одоо зарцуулах цагаа багасгаад бүтээмжээ гарц тий одоо хийж байгаа ажлуудынхаа гарцыг нэмэгдүүлээд ирэх юм бол чи ямар ч ажлын байран дээр хамгийн одоо өндөр үнцэнтэй ажилтан болох нэ. Компанийн хувьд ч гэсэн чиний компани тэгж чадах юм бол бусад компаниас өрсөлдөөний хувьд хавь илүү явах нэ гэсэн. Тэгэхээр захим орчинд одоо ажил мэргэжлээ явуулж байгаа за тодорхой хэмжээний төрөүний төлөвүүдийн ашиглаа сурцсан хүмүүс дэлхий дээр нэг дунджаар тий жилийн 34 мянгаас 89 мянган цалин авч байна.
За бид нар ч гэсэн Монгол ч гэсэн удахгүй тэр нөхцөлд ирэх байхаа. Тэхийн тулд та хэд маань хэл хязгааргүй ажиллаж сурах хэрэгтэй. Энд Американогийн Boosted гэдэг ивентэд ирсэн учир шалтгаан тааж гисэн англи хэлтэй болоод магадгүй аль хэдийн англи мундаг төвшөнтэй цаашаага энийг ашиглаад би хаашаа гарах вэ гэж бодож байгаа залуучууд тах гэж бодож байна. За тэгээд сүүлийн хэсэг нь бол яг одооноос би та хэдийг юуг туршиж үзээсэй гэж бодож байгаа бол чамд нэг жижигхэн график дизайн презентац хийчихдэг ч юм уу те. Магадгүй гоё ингээд нөөц биччихдэг. Ийм ур чадвар авах юм бол аль хэдийн бид нар фрилансинг ажлуудыг гадаадын платформуд дээр хийж болдог болсон. Тэгэхээр би жишээ нь өнөөдөр гэрийнхаа интерьер заслыг Upwork, Fiverr гэдэг ч юм уу те платформуудын дээр байршуулсан яг та нар шиг залуучуудаар хийлгээд ингээд үн хөлөө тохироод ингээд авчиж байгаа. Яг тэрэн шиг би Монгол олон залуучуудын платформудаар дамжуулаад өөрсдийн гэсэн одоо ур чадвараа ямар нэг үн цэний эргэлтэнд оруулаасаа гэж амар хүсдэг. Тэгэхээр нөх одоо юу гэдгийг надаас хүн авахгүй гэж юусэн айхан байхгүй. Та өмнө нь хийжсэн ажлуудаа постлол. За тэгээд энэ Upwork эсвэл Fiverr гэдэг платформуд дээр өөрийнхөө одоо CV юмнуудыг тавиад өмнө нь хийжсэн ажлуудаа тавиад үзээрэй. Ажлын захиалга орж ирэх юм болов. Энэ дээр бол дэлхийн нийтээр залуучууд чөлөөт цагаараа дуртай ажиллаа хийгээд фрилансинг хийгээд 34,000-аас 89,000 долларын орлогыг жил болгон бүрдүүлж болдог байх нэ. Тэгэхээр энэ дээр бас ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ч гэсэн завтай цагаараа хийж чаддаг юмараа үн цэн бүтээгээд ингэ явж байгаа. Ийм гоё бас боломжууд биш үү гэж нийт боловсролын салбарт 14 жил ингэж гарч ирчээд би үнэлэгдэхгүй хүн гараад ирсэн байгаа байхгүй. Нэг л гоё дүнгуудтэй, олимпиадын баярын бичгүүдтэй. Тэгвэл тэр хизээч миний ажлын байран дээр хэрэг болоогүй. Тэднэр нь хизээч миний их сургуулийн одоо NUS их сургуулийн тэтгэлгийн анкетанд хэрэг болоогүй. Надад юу хэрэг болсон бэ гэхээр энэ хугацаанд би бие дааж ямар ур чадваруудыг өөртөө бий болгосон, ямар сайн дурын ажлуудыг хийсэн, нийгэмд ямар үн цэн бүтээсэн гэдэг л NUS дэлхийд 11-д ордог сургуулийн хувьд хамгийн сонирхолтой байсан. Мэдээж цаашгаа юу зорж байгаа. Тэгэхээр миний аягуулсаа ойлгож авсан зүйл бол чи юм хийхгүй одоо юу гэдгийг залхуурч гэх юм уу хоошоо суух тусам цаг хугацаа алдчихэдэг. Тэрнийхээ оронд чи дуртай дургу сонирхоогүй юмнуудаа оролдоод үзээд за энд би дуртай юм байна, дургу юм байна гэдгээ мэдэж явах нь амар чухал юм билэ.